Мексикийн буланд суурьшил бүхий газар тариалангийн нийгэм хөгжижээ. Түүхэнд Олмег нэрээр алдаршсан байна. Мексикийн булан Ширинга бүхий халуун орны уур амьсгалтай эргийн намархаг нутаг бөгөөд Коацакоалькос голын сав газар оршино. Мексикийн булангийн хойд талаар чулуун багаж зэсгийн түүхийн эд бүхий хадрахаг уул толгод бий. Коацакоалькос голын сав нь газар тариалан эрхлэхэд таатай үржил шимт нутагт үдээгүй усан тээвэр хийх боломжтой ажээ. Нийтийн тооллын өмнөх 1200 оны орчим өнөөгийн Мексикийн Сан Лоренсо хот буу газарт Альмекчуудын анхны хот шүтлгийн төв байгуулагдсан байна. Сан Лоренсогоос шүтлгийн байгууламж сууцны үлдэгдэл нарийн уралсан маш том чулуун хүний толгойн хөшөөнүүд олдсон байна. Хөшөөнүүдийн хамгийн том нь 3 орчим өндөр 25 тонн жинтэй бөгөөд тэдгээрийг Олмегийн удирдагчдад зориулан уралсан байж магадгүй ажээ. 400 орчим жилийн туршид Олмегийн нийслэл байсан тус хотод 5500 орчим хүн амтай байсан бололтой. Нийтийн тооллын өмнөх 800 орны орчим Сан Лоренсогийн хот уналтад орж түүнээс орон зүгт орших Ла Вентад өөр хот цэцэглэн хөгжжээ. Ла Вентагаас шороо шавар ашиглан байгуулсан 30.5 өндөр пирамид хэлбэрийн байгууламж олджээ. Их пирамид гэгдэх уг байгууламж нь Олмегийн их удирдагчийн бухан эсвэл шүтлгийн гол байгууламж байсан бололтой Олмегийн нийгэм давхрайтсан. Хотууд улс төрийн төв байсан бөгөөд Олмегийн удирдагч язгууртнууд нийслэл хотоос ард олноо удирдаж байв. Жирийн хүмүүс удирдагчид ургацаар татвар төлж биер хүчин зүтгэдэг байжээ. Шүтлгийн байгууламжууд бунхнуудыг байгуулж хөшөөд босгох ажилд дайшлагддаг байсан Олмегчууд хөрш нутгуудаа цэргийн хүчээр хяналт тогтоож байв. Тэд мизан мэрэг даяар худалдаа хийж алс нутгуудаас гоё чимэглэл, багаж зэсэг хийх хаш одитын зэрэг чулуу худалдан авч оронд нь гаруулын бүтээгдэхүүнүүд зардаг байжээ. Олмегчуудын соёл иргэншил уналтад орсон боловч тэд Миз Америкийн бүс нутагт үлэмж нөлөө үзүүлжээ.